1997 он Хонконгийн далайн эргийн бомбд Жунтао гэх нууцлаг боостой Хятадын гэнэт бүлэглэлийн нөхдүүд хөлөг онгоцон дээр Хятадын түүхийн ховор олдруудыг аччихсан байж байх нь үеэр манай гол дүр алдарт Жеки Чан ах Ли гэх цагдаагийн дүрээр гарч ирнэ. Ли нинж ашигла энд тэнд нуугдан явсаар тэдний тодгойлогч бололтой хүн амтан тушаага зогсоод байгаа шар толгойтой нөхрийг олж хараад түүнийг барьж авахаар гарч ирнэ. Тэгсэн энэ шар толгойд бас овоогоор бололтой Буутай Жеки Чан ахаас зүхтаачдаг вэ шүү. Хонконгийн цагдаа нар дийлэх нөхдүүдийг байрсан ч шар толгойтыг бол алдчихлаа. Хятадын консул хаан Хонконг дахь олон улсын төлөөлөгчдийг хүлээн авч оройн зоог барьж байх өгөөд түүний хүндэт зочноор дотны найз Английн төлөөлөгч ирсэн байлаа. Консул хаан ирсэн зочдтой хундагны үгээ хэлээ байж идэл гаднаас Ли орж ирээд Хятадын түүхийн олдруудыг Жунтаогийн бүлэглэлээс хамгаалж чадсан тухайгаа хэлэхэд консул хаан энэ мэдээг төлөөлөгчдтэй хуваалцсанаа. Бүгд л Лигийн мундгийг гайхан алга тарьцгааж байлаа. Консул хаан удахгүй Америк руу Хонконгийн элчин сайдаар томилогдсон гэр бүлээрээ явах гэж байгаа юм байна л да. Ли консул хааны охинтой уулзах гэж ирэх үеэр консул хааны охин Суян Лид их л гомдсон тухайгаа хэлж та бид нартай хамт явахгүй өөдгүү гэж гомдолсоор байлаа. Суян Лигээр кунфуг хичээл заалгадаг болохоор Лид их л дасжээ. Чи Америкт очиод кунфугээ сайн бэлдээд хичээлээч бас сайн хийгээрэй гэж захиад нэг зүйлт бэлэг болгон өгөхөд охинч баярлан хүлээн авнаа. Энэ үед манай нөгөө гол дүр болох Крис Такер жүжигчний тоглосон мөрдөгч Картерийн дүр гарнаа. Мөрдөгч Картер их л инээж өгсөн байдалтай нэг үл бүтэх байрын нөхөртэй уулзаад машиных нь багажийг онгойлгоцсон тесрэг бодис 8 альцгаж байгаа бололтой ярилцаа байж идэл энэ хоёрын с ิจ гтэй үйлдэлийг харсан цагдаа нар хурж ирээд шалгаагаад эхэлнэ. Манай Картер амхандаа тесрэг бөмбөг худалдаж авах гэж байгаа хүний дүр эсгэж агаад энэ нөхрийг үйлдэл дээр нь барих гэж идэл энэ цагдаа нар шавар хаагаад эхэлнэ. Ингээд нөхцөл байдал хурцтаж манай үл бүтэх нөхөр машин аавн зүхтаахад Картер багаж руу нь буудан машиныг дэлбэлж орхино. Нөгөө нөхөр арайч өгсөнгөө Картер явж очоод баривчилж авснаа годамжинд бүжгэлж энтер сайхан гарч үнрээ. Энэ үед Америкт ирсэн консул хаан ганц охиноо сургуулийнх нь эхний өдөр амжилт хүсээд үдэн гаргаж өгнө. Бяцхан Суянгч хоёр хамгаалагчийнхаа чихэнд тэртэ дуу тавьсан дагаал дуулж өгч гинөө. Тэгсэн замын цагтаа тэр хэдийн машиныг явах замаас нь өөр тийшээ чиглүүлээд явуулцдаг. Тэгсэн дахиад нэг цагдаа зогсоолоо. Замын цагдаач гэжтэй нөгөө Жунтаогийн бүлгийн шар толгойд цагдаагийн хувцас өмсчиж тэгснээ охины хоёр бие хамгаалагчийг гигэн цагаан өдөр машинд нь буутчаад Суя охиныг барих гэж оролцсон ч охин овсгоотой юм аа. Машинаас нь ганц өсөж буугаад гүйж эхлэнэ. Даанч араас нь мотоциклтэй гүйцэж төрүүлээд Суя охиныг хулгааллаа. Энэ үед консул хаан Хятадын түүхийн үзмрүүдийг олон нийтэд үзүүлэх бэлтгэл ажилдаа танилцсан явж идэл холбооны мөрдөх төвчөөний хоёр ажилтныг ирж уулзаад охин нь барьцаалагдсан тухай аимшигтай мэдээг дуулгадаг. Мөрдөх төвчөөний ажилтан консулын охиныг олохын тулд бүх хүчин чадлаад ажиллаж ажиллаа гэдгээ хэлэгч консул хаан Хонконгоос өөрийнхөө итгэдэг цагдаагийн ажилтныг энэ хэрэгт оруулах хүсэлтэй байгаагаа хэлэхэд их л доромжхон байсан ч консулын хүсэлт болохоор хүлэн зөвшөөрөхөөс өөр аргагүй болдог. Манай Картер ажлынхаа хэдэд эртээдийн нөхрийг барьсан үйл явдлаа өнгөтөр яриад нөгөө хэдэн ч бөө инээдэм ханиадан болцсон. Энэ Жастоныг бүтэхгүй дураг шүү гэсэн байдалтай сонсч илоо. Энэ үед Картерыг дарга нөрөөндөө дуудлаа. За эртээд хүн барих гээд машиныг нь дэлбэлцсэн энтергээд даргадаа баахан загнуулхан дэгээд яваад ортол юун загнах. Харин ч бүр эсрэгээрээ холбооны мөрдөх төвчөөныхонд чиний тусалцаа хэрэгтэй байна гинэ. FBI-хантай ажил гэж хэлэхэд нөгөөдөг чинь бүр бөөн баяр хөөр болоод би томорхороо таныг харж үзнэ энтергээд бас илүү үглээстэй. Картер л бус юм хойно. Гарснаа эмгтэй цагдаа найзынхаа ширээн дээр очиод маргаашнаас FBI-д орлоо. Энтергээд сагсуурж явнаа. Маргааш нь Хятадын консул дээр костюм пижак хар нүдний шил энтер зүгээд бүр нэг хизээ язааны FBI-ийн ажилд ирж шүү. Явж оронгуудаа л холбооны мөрдөх төвчөөний ажилтнуудад инг тэг гэж заагаад эхэллээ. За залуусаа хэрэг маань юу болж байна? Охиныг авчирсан байх магадaltaй хүмүүсийн жагсаалтыг өгөөдөх. Энтергээд томорж итэл тэнд байгаа жинхэнэ холбооны мөрдөх төвчөөний ажилтан түнд учир байдлыг тайлбарладаг. Консул хаан Хятадаас өөрийнхөө үнийг авчир гэсээр байгаад авчирч байгаа. Чиний хийх үүрэг бол тэр нөхрийг энд авчруулахгүй гадуур дотуур авч яваад цаг нөхцөг шүү гэж авнаа. Та надаар зүгээр хүүхэд харуулдаг асрагчийн ажил хийх гэж байгаа юм уу? Гэд их л урам нь хугараад явчихнөө манай Картерийн маань. За тэгээд нөгөө Хятадаас ирж байгаа цагдаа болох Жеки Чан ах буюу Ли мөрдөгч маань Америкт ирлээ. Картер тосч авангуудаа л сайн уу маань үж байхгүй энийг хийсний хийх хэрэгтэй. Энтергээд өглөөд эхлэгч өнөөх нь яриаг нь ойлгохгүй байх шиг байна. Йоо, англиар жардггүй ирээд ахтай яах вэ? Эндэршүү юм бодоод лиг дагуулan явдаг. Ли консулын газрын хаягийг заагаад тийшээ явахыг хүсгэд Картер түүнийг тэнд аваачиж болохгүй штэ. Тийм болохоор шаал өөр тийшээ аваад явчихна. Хятад хороолт ирсэн танаа хамаатан саднууд энэгээр дүүрэн байгаа үстэй.
Энтергээд чи энэ жүжигчнийг мэдхүү. Энтергээд байхаар нь Ли за энэ ч бүтггүй нөхөр байна да гэж бодсон уу яасан анхаарлыг нь сарниулж хагаад автобусанд суугаад явчихнаа. Картер бас цагдаа гэсэндээ овоо хурдан гүөх юм аа. Автобусын гүйцэж очсноо Лиг бариад авлаа. Тэгсэн бүтггүй гараа өөрөө жуулчид зургийг аваад байхаар нь илүү гоё поста зураг авахулах гэж маяглаж жаагаад Лиг алчлгүй яхав. Жеки Чанч угаасаа сарамгчин шиг уян налархаа юм болохоор нэг таксинд сууж аваад яваад өгнө. Араас нь Картер нэг нөхрийн мотоциклийг цагдаагаараа түрүү барьж булааж аваад явж Лигийн таксиг гүйцэж төрүүлнэ. За тэгээ арга нь барагдсан Картер Ли руу буу шагаахад нөгөөх нь зөрүүлээ буу гаргаад ирлээ. Яг энэ үеэр таксины жолооч бас буу гаргаж ирэх үед Ли англиар бид хоёр хоёулаа цагдаа байгаамаа санаа зовлтгүй гэж хэлэх үеэр Лиг англиар ярьж чаддаг гэдгийг нь мэдэж авнаа. За тэгээд одоо л мань хоёр хоорондоо ярилцгаа. Ли консул дээр яаралтай очих хэрэгтэй байгаагаа хэлэхэд хоёулаа нэг газар замаараа ороодох юм. Охины талаар мэдж байгаа. Гиссээр байгаад нэг бильярдны газар ороод ирлээ. Явж орсноо нэг тамхитад сууж байгаа өвөг хар тамхи татлаа барьлаа гэд ёстой муумуудаа дээрлэхүү гэдэг шиг юм болно. Арын өрөөлөн явж орсноо хүзэр тоглож байгаа хэдэн залуус руу бууга гаргаж ирээл охин аан байна. Охин аануугаа хилээдэх энтергээд сөрхий багчнэ. Нөгөө хэд нь юу охин юу яриад байгаа гэд бүр гайхчлаа. Ли гадаа гараад юу болж байгааг хараадах гэд Лиг гаргангуудаа бууга буулгаал нөгөө гаруудтай чинь гар барилцаад сүйд. Таньдаг нөхдүүд нь л байсан байгаа байхгүй юу? Худлаа Лигийн хажууд сөрхийн хүн болж харагдах гад жүжиглж энтер. Энэ Картер өстө бүтггүй гар шүү. Тэгтээ яг бас мууч сайн цагдаа юм гэсэндээ хятад охины талаар сонссон уу гэд сургалаад байгаамаа. Нөгөө хэд нь ч угаа мэдхэвдэ. Энэ үед Ли Картерыг хүлээх зураа нэг залуутай "What's up my nigga" гэд Картерыг дураагаад мэдлэлчлээ. Анх удаа Америкт ирж байгаа хүн чинь нөгөө Н үсгтэй үг ашиглаж болохгүйг мэдэхгүй л байхгүй юу? Тэгсэн нөгөө хэд нь доромжллоо гэж ойлгоод тэрүүгээр нэг зодоо нүдэн болоо явчихна. Ли ороод ирсэн чинь буцаал охин аан байна. Энтергээ жүжээд эхлэнэ сайхангаар. Ингээд манай хоёр цааш явж идэл Картер дэлгүүр орох гээд зогсоход Ли уучраа хэлж бяцхан охин хулгайлагчаад байна штэ. Би яаралтай очих хэрэгтэй байна Картер. Битгий цаг өрөөд бай. Гэхэд за тайвшраа миний өгшин. Гэжээснаа Лиг өрүүлэндээ гавалчт юм да. Одоо чи хаашаа зогтох юм? Гэд дэлгүүр орчоод идэж уух юм авчаа гараа иртэл Ли машиных нь өрүүлийг салгаж аваад явцсан байвал яах вэ? Ли такситэй явсаар консулын гадаа ирнэ. Өвдөнд нь байгаа хоёр ажилтан юу хүн бэ? Ямар зорилгоор яваа? Энтергээд Лиг оруулах шинжгүй. Тэгсэн Ли би чухал ажиллаар ирсэн юм аа. Консул хаантаа уулзах хэрэгтэй байна. Охиных нь асуудлаар. Гэхэд консулын охин гэдэг үгийг сонсонгуудаа бууга гаргаж ирээд баривчлах гээд эхэлнэ. Жеки Чан хахад хоёр цагтаа бол юу ахав дэ энүүхэнд ч тэ. Ястой кунфугийн хөдөлгөөнүүдээр хэд хөдлөөд нам болгож байгаа юм чинь. Гаднаас үл таних нөхөр ороод ирлээ гэд мөрдөгч нар консул хааныг хамгаалаад сүйд болно. Манай Лич дээш доошоо өсөрч хараасаар байгаад консулын барилга руу ороод ирдэг. Барилга дотор байгаа мөрдөгч нартай зодолж итэл консул хаан тэр хэдийг зогсоож Ли өөрийнх нь хятадаас ирсэн нөгөө хүн болохыг тэр хэдэд тайлбарлаж өгнө. Тэгсэн Картер машинаа чирүүлсэн консул дээр ирэхэд FBI-ийн Картерыг өгсөн даалгавар биелүүлсэнгүй. Энтергээд загнаа зогсож шүү. Консул хаанч энэ юу хүн блэ? Гэхэд Ли түүнийг FBI ажилтан гэж танилцуулах ба охиныг нь олоход их туслах хүн байгаа гэж ёжилно. Тэгсэн Картер FBI-ийн Лиг төөрүүлэх даалгавар өгсөн тухай консул хаанд хэлчих гээд FBI-ийн бараагастай. Ер нь би танаа даргалуу залгаа асууж ил да. Энтергээд уцаа авах үеэр цаана нэг нөхөр байна уу гэж шүү. Та нар FBI-ийн мөн үү? Тийм ээ мөн. Нөгөөд нь уцыг авах гэхэд Картер уцаа өгөхгүй. Охиныг буцааж авмаар байгаа бол миний хэлхийг сайн сонс. Өнөө орой 11 цаг гэхэд миний дурдсан газар $50 сая аваач тавь. Гэхэд Картер 50 сая. За арай штэ өгшөн. Чи ямар Америк ерөнхийлөгчийн охиныг хулгайлсан байгаа штэ. Гэхэд өнөөх нь энэ одоо яасан олон хүүхдээ нөхөр вэ гэд их ууралж шүү. Та мөнгө өгвөл охиныг нь тавьж явуулна. Гэхэд за өгшөн санаа зовлтгүй мань чиний талд штэ. Тэ чи мөнгө авчих. Тэ хоёулаа сайхан хамт үрэл да антер гэж илүү үгэлсээр л байна Картер маань. Орой 11 цагт нөгөө мөнгөө тавиараа гэсэн газар нь битүү цагдаагийнхаа ирсэн орох гээд байж байна. Энэ үйлдэлийг харсан Ли энэ занг байж магадгүй. Цагдаа нарыг оруулаад дэми явах. Хоёулаа хэлий гэхэд тгий гэжсэн нуухчж байгаа нь Картер. Ороод дэми явахаа гэж FBI ажилтнуудад хэлэгч нөгөө хэд нь Лигийн үгийг сонсохгүй. За тэгээд яг Лигийн хэлснээр тэнд нь тэсрэг бөмбөг тэсрээд баахан цагдаа чад болно. Тэгтэл яг энэ үед хажуугийн барилгаас Жунтаугийн шар толгойд гарч байгааг Ли анзаардаг. Шар толгой цогтох үеэр Ли Картер хоёр араас нь чадхаараа гүгч нөгөөх нь бас овоо урд юм а. Баригдсангүй гүйсээр байгаад машин цуугаад алга болоодохлоо. Тэгтээ гар уусангүй. Тэндээс олцсон тэсрэг бөмбөгний элчгийг барьж очиод Картер найз цагдаагаас асуухч өнөөх нь яг ямар төрлийн тэсрэг бөмбөг гэдгийг нь мэдэхгүй тул зардаг 8-ачтаас нь асуу гэж авж гин. Манай хүн киноны ихэнд ялаа да.
Нэг тэсрэг бөмбөгний 8-ыг баривчсан да. Өнөөх нөхөр дээрээ ижигчгүй явж ороод тусламж гуйнаа. Барьсан цагтаа ямар л хүн туслах вдэ. Үгүйгээд гүрийхэд Ли охины зургийг үзүүлээд бяцхан охины амь насыг аврахад туслахыг гуйнаа. Мань хүн хаа очиж овоо хүний мэстэй нөхөр бололтой. Наад тэсрэг бодисыг чинь хятад хороолт байдаг Фу Чоу гээд хятад рестораны гарууд ихээр нь худалдаж авсан гэж маш чухал мэдээлэл хэлж өгнө. Манайх хоёр хятад хороолт ирчгээд байж байхдаа машиных нь радиогоор явах дууг Ли дуулан аялах үеэр үгүй наадах чи ингэж дуулдаггүй. Гэснээ чи ингэж бүжиглээд дуул та гэд Картер үзүүлж байна. Эвсэлтэй маа эвсэлтэй ялтчгүй. Эндээс харахад манайх хоёр ер нь л бие биетэйгээ илүү дутансч гар нийлж эхэлж байгаа нь харагдана. Энэ үед консул хаан нэхэд байгаа 50 сая долларын бэлтгэсэн байж итэл дуудлага орж ирж шүү. Автал яагаад дургу үргээд байна. Энэ удаад Фучао рестораны ард мөнгөний орхио явцгаа. Үгүй бол охиноо харахгүй гэж мэдэрэ. Гэт тасалнаа. Ядж яхад яг манай хоёр тэнд байгаа штэ. Чи цагдаа шиг харагдаад байна. Тийм болохоор би төрүүлээ орё заяа. Гэж томроод Картер төрүүлээд ресторан руу орно. Явж ороод Жунтаог буугаад ир гэж хэл. Гэхэд зөөгч бүсгүй уучлаарай. Манай Жунтао гэдэг хүн байхгүй гэж гүрийнэ. Манай хүн ч угаасаа ам фигюр сайтан болохоор би Жунтаогийн сайн найз нь байна. Уулзъя гэж ийн гэж хэлээд. Гисээр байгаад зөөгч бүсгүй Жунтаог дуудахаар явна. Нэг хар залуу ирчээд Жунтаог асуугаад байна. Гэх үеэр жинхэнэ бүлэглэлийн толгойлогч Жунтао бидэнд харагданаа. Манай консул хааны сайн найз Английн төлөөлөгч нөхөр байлаа. Тэр үед камерт Ли ресторанд орж ирж харагдахва. Жунтао ч Лиг танин энэ нөгөө хятад цагдаа байна. Юмнуудаа аваад явхад бэлд гэж тушаана. Суянгд Лигийн бэлэг болгож өгсөн зүйлтийг зөөгч бүсгүй зүүсэн байхыг Ли анзаарлаа. Жунтао тантай уулзъя гинэ гэд Картерыг дагуулan өрөөнд орох үеэр Картерыг барьж аваад буудах тушаалыг өгж гин. Ашгүй энэ үед нь Ли амжиж орж ирж таарахва. Тэнд байгаа гаруудтай өстөө нэгийг үзэлцэнэ. Манай Картер цохих гэж байгаа цохиулж явах жишээний. За ингээд манай хоёр тэндээс арайг зовтон гарах үеэр холбооны мөрдөх төвчөөныхон ирж таарнаа. Мөнгөний нөгөөд охиноо аюулгүй аврах боломжоо алдсан консул хаан Лид их л урам нь хугаран би одооноос FBI-ханд найтахаас та. Чи нутаг буц. Тэгэхэд Картер орж ирээд Лигээ хөөхөн өмөрнө. Энэвэр шар толгойд консул хаан руу залгаад охиных нь хоолойг сонсруулчаад утсаа тасалчнаа. Ингээд манай хоёр тус тусын замаа хөөхөр болдог. Ли онгоцны буудлын руу явж Картер буцаад цагдаагийн газар руугаа явнаа. Нөгөө Жунтао ч ичгчгүй консул хаан дээр ярин охиныг нь олж өгөхөд туслан энтер гээд бурж өгж гинөө хогийн гар. Тэгснэ чи охиноо амьд авмаар л байгаа бол мөнгөний нөхцөн дээр дээ. Энтер гээд бас шүрвч шүү. Ли Суяныг аварч чадаагүй дээ гутран нутаг буцах гээд онгоцон сууж идэл Картер гаднаас орж ирснэ. Хоёулаа хоёрын оронд энэ хүртэл явчаад одоо буучих юм уу? Хэрвээ чи хамт явахгүйг л би ганцаараа охиныг аврахаар явлаа. Энтер гих үед Ли урам орон манайх хоёр дахин хамтран ажиллахаар болно. Ингээд хятадын өв соёлын экспо нээлттэй их үеэр консул хаан нээлтийн үг хэлэх байсан ч охиноо алдсан хүн чинь ямар ойлог байх вэ? Хоолон салганаад үг гэлж чадахгүй. Жунтао түүнийг тавьшруулад үг хэлж итэл Картер гарч ирснэ. Хөөе хүмүүсээ энэ барилгад битүү цэцрэг бөмбөг байгаа. Одоо хурдан гарцгаа гэж хүмүүсийг айлгаад гарганаа. Хүүш Картер ирчиж дахиад төлөвлөгөө нураах нь наадхаа холдуул гэж мөрдөг төвчөөныхөө хоорондоо ярилцах үеэр Жунтао цэцрэг бөмбөгний удирдлагыг авч байгаад Ли тарагдчихнаа. Ингээд цагаандаа гарсан Жунтао консул хаан охинчин гадаа машин тэсрэг бөмбөгтэй байгаа шүү. Дургу өрхөлт юм бол тэсэлж орхино шүү гэж сүрдүүлнэ. Энэ бүх түүхийн олдруудыг би авч явах гэж байхад та нар зогсоосон. Би та нараас зүгээр алдсан мөнгөө л авах гэж штэ гэж хэлнэ. Энэ үеэр Картер охины байгаа машин дээр явж очиод гадаа байгаа нөхрийг нь цохиж унгаачаад охиныг тавьшруулан тэсрэг бөмбөгийг нь салгах гэсэн ч салгавал тэсрэг эрсдэлтэй байлаа. Ингээд салгаж чадахгүй болохоор машинтай нь цөм мөргөн орж ирэх үеэр манай хэд юмны араар нуугдаж амжнаа. Тэгсэн Картер охиныг дагуулж бууж ирснэ. Одоо над тавшлуураа дар бүгдээрээ хамт дэлбэрж өгцгээе. Энтэр гэж Жунтаог зөрүүлээд занал хийлээд эхэлнэ. Энэ үед Жунтаогийн бүлгийнхан тэндээс зугтацгааж эхэлдэг. Картер нөгөө тэсрэг бөмбөгний мэрэгжилтэн найзаагаа ашгүй дуудаад иржээ. Хэдий эрсдэлтэй байсан ч охиноос тэсрэг бөмбөгийг аюулгүй салгаж чадлаа. Одоо охин аюулгүй болсон болохоор Жунтаог барьж авах үлдлээ. Ли Жунтаогийн араас явах үед тэнд байсан гаруудтай зодтолж байхдаа бас нутгийнхаа түүхийн олдруудыг хагалчихгүйгээд үзээд байгаамаа. Жинхэнэ эх орон хүн гэж энийг хэлэх бах та тий. Картер харин нөгөө шар толгооттой халц толгарна. Тэгсэн хоёулаа бууга аяад эр хүн шиг үзчихээ л да гэж авчина. Тэгснэ новшингаар яг Картерыг бууддгийн даваан дээр манай хүн жижигхэн буу гаргаж ирээд шар толгоотыг буудаж амжнаа. Нөгөө Жунтао ч $50 сая чемоданаа олж авцсан зүхтааж яхад Ли араас нь тэсрэг бөмбөгийг өөрт нь өмсүүлнэ гэд хөөжилөө.
Тэгсэн Ли яг Жунтаог барих гэж оролдох үеэр өнөөгчин мөнгөтэй чемоданаараа Лиг зохиж унгаах гэж оролдож байгаад хамаг мөнгөө асгаад мөнгөнийхөө араас ухсыгээд өөрөө унаад өгнө. Тэгснээ бас зөвүүн гар зүгээр шууд унчихгүй Лигийн хантаазнаас зүгтсэн байсан ч удалгүй хантааз нь урагдан тесрэх бөмбөгөө барьсаар доош унлаа. Ли, "Хөөе Картер, намайг авраарай. Ямар нэг юм хийгээрэй." Гэх үеэр Картер тэр хаваар унсан мөнгнүүдийг түүцэн явж шүү бүр. За тэгээд Лиг хараад тэнд байх урт хөшгийг доор нь нэвснээр Ли унсан ч аюулгүй газардаж чадлаа. Ингээд бүх зүйл болж өнгөрсний дараа Суян Лиг ямар удаж ирдیں гэд бас загинжин шүү. Гэхдээ л амиг нь аварсан хүнээ тэрвэрлгүй яахав. Картер хаа нэг тийшээ явах гэж байгаа бололтой онгоцны буудал дээр байж итэл холбооны мөрдөх товчооны нөгөө хоёр ажилт ирж уулзаад холбооны мөрдөх товчоонд ажилд орох санал тавьдал Картер саналаас нь татгалзан би бол Лос Анжелесын цагдаа. Та нараас ч илүү гэж хэлээд онгоцон суухад Ли бас сууж шүү. Манайх хоёр инхүү хятад руу явж бужигнуулахаар шийдсэн бололтой.